Ням хишиг транс 10 жил. Анх бол би ингэж эхэлж байсан байхгүй юу? Нэг шаланстай, нэг бур гэртэй, тэгээ нэг шар нохотой эхэлж ийлээ. Тэгэж ажиллаа эхлээл одоо өнөөдөр бол одоо ийм өнөр өтгөн олуулаа хамт олонтой болсон байна. Өргөн говийн наран дор 5 хантыг өргөж өгөөмөр хүлэгтэйгэн ихлүүлсэн нэгэн ээжийн зүтгэл өдгөө бие биенээрэн дутах өнөр бүлийг зохицолоож ахан дүүс ар гэр үр хүүхэд нийлэн хідэн зуугаар тоологдох өнөр болжээ. Гэрэл бүхний ард нэгэн мөрөөдөл биег ухааран гэр бүлдээ бүхнээ зориулахын ухааныг үр хождон үлгэрлэв. Ээжийн итгэлийг өргөх хүүгийн хүсэл хязгааргүй. Эх орны хом баялагийг эд болгож түмнийхэн амьдралд нийлүүлэхээр энэ багийг түүчээлв. Тэгээ энэ хүрхийн тулд бид нар бүгдээрээ хамт олон бүгдээрээ нийлэл чамгүй л их замыг тууллаа да. Тэгжээч өнөөдрийн өндөрлөгт хүрсээ л гэж би бодож байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид бүхэн нэг сэтгэл, нэг зүг, нэг хүчээр хамтран ажиллаж ачаа тээврийн үйл ажиллагааг дэлхийн зах зээлд хүргэж Монгол улсын эдийн засгийн гол судас нь болж ажиллаа. Ням хишиг транс 10 жил. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн жолооч нар ажилдаа гарахад билээ. За ойлоо очрууд цаа. За тийм. За өглөөний манайхаа сайхан амарцгааснаа уу? Ажилдаа гараад бүгд билнэ. За өнөөдрийнх нь ажилд амжилт хүсье. Өнөөдрийнх нь амжилт хүсье. За намайг продюсер хөхтэй Ямсагт гэдэг. Би 2016 оны 6 сараас энэ компанид жолоочоор орсон. Одоо өдөө хүртэл ажиллаж байна. За юуны дөрөнд ням гişиг трансын хамт олонд ням гişиг транс үүсгэн байгуулагдсны түүхт 10 жилийн ой. Монгол улсад авто тээврийн байгууллага үүсгэн өгснээ 100 жилийн түүхэн он баярын мэндийг хүргэж байна. Би анх 2020 онд ням гişиг транс компанид тээвэр зохицуулагчаар орж исэн. Одоо бол тээврийн менежер ажиллаж байгаа. 16 онд намайг анх ихэд нэг 30-аад машинтай компани байсан. Одоо бол нэг 150-аад машинтай 100-аад залуучуудад мөр зэрэгцээ ажиллаж байна. Манай нэмшиг компани хамт олон хамт ажиллаж исэн 7-8 жил жолоочоо цуг явж явах хугацаанд дандаа ах хүмүүстэй ажиллаж исэн. Намайг төрсөн дуушээ юм гэдэг тээврийн салбарт ингэдэг тэгдэгээд засвар үйлчилгээ юм тийм бүх миний мэдэхгүй зүйлүүдийг анханасаа зааж өгчээсэн. Ер нь бол бид нэрч хоорондоо маш их хэвтэй. Нэг нөхөд авчихдаг. Араа амжихгүй бол нөгөө араа ойрхон байгаа хэм байна байдал бүгдэндээ тус тэмтэй. Ер нь коллектив маш сайтай хамт олондоо. Бид нар ч юм бол яг удсан жолооч 2-3 сар болсон ч юм уу 6 сар болсон ч юм уу. Ер нь бол ингээл бас ар гэрээс ансан бас зарим үе байна. Тэгэл бид нар чинь хамт олон юм чинь бөөндөө сайхан тоглож наргаал өдөрт нь цагт нь те ингээл нэгнийхээ сэтгэлийг ингээд сэргээгээд ингээд явцгаадаг. Хүний амьдралд бол янз бүрийн тохиолдолд тэр үед бас намайг тусалж дэмжиж сэтгэлийг минь өргөж те гэж явдагт бас жолооч нартаа бас баярлалдаг шүү. Тэгээ одоо би жишээ нь гэхтэл одоо нэг машиндаа ачуулаа гараад ирэхтэл одоо бүтээлгээ бүтээх гэж хагаад за хаа та яах юм бэ? Ойчин одоо би бүтээгээд би дээр чин гараа ич гэдэг юм уу? Одоо би биендээ одоо ийм сайхан илгэнсэг сайхан ханддаг. Зөвхөн надад гэхгүй одоо би биендээ ингэж ханддаг болохоор би их компанийн залуучууд их баярлалтай юм аа. Та сурд замыг өдөр шөнөгүй туулж халуунд нь халж хүүтэнд нь хөрж ажилдаг. Та нар бол манай компани жинхэнэ бааtruуд шүү. Та бүхэндээ талархаж баярлаж явдаг шүү. Намайг Дартарж овогтой Батэр идэв гэдэг. Манай компани давуу тал бол яалтчгүй. Хамт олонны маань уур амьсгал, удирдлагуудын маань харилцаа, бидний хамтын ажиллагаа. Мэдхгүй чадахгүй тийм ээ. Асууж тодруулах зүйлс зөндөө гарна. Тэгээ менежерээдээс болон хамт ажиллаж байгаа ах нар, найзууд
хамт олноос асууна. Миний машиныг тэгээд өгөөч, урагшлуулад өг. Би энд ингээд завгүй явж гин. Энийг ачуулаад инээ тэрэ гэхэд завтаа бол асуудалгүй гэдэг ингээд тусалдаг байдал нэг гоё штэ. Ер нь бол би ориглыг их хүндэлдэг. Одоо манай уугнаах байна бац. Ямар нэгэн асуудал гарах юм бол шийдээд өгнө. Тэгээ болноо, зохицуулнаа. Аль болох боломжоор нь шийдэнэ. Компанийнхаа одоо удирдлагууд хамт олон хамтран ажиллагчид, найз нөхөд, ах нартаа та бүхэнтэйгээ хамт ажиллаж байгаа яг энэ он цаг хугацаа маань тийм ээ яг энэ ухаан ям гişиг гэдэг энэ компани түүхэн 10 жилийн ойтой яг давхцаад тийм ээ дурсамжтай камерын бичлэгт мөнхөрсөн ийм жилт энэ компанид ажиллаад та бүхэнтэйгээ хамтраад ингээд сууж байгаадаа их баяртай байна. Бас найзууд маань байна. Төмрөө, Батсайхан, Пүүжээ, Содоо ингээд нийлдэг найзууд маань хамтарч ажилладаг. Сайхан дурсамжийг маань хуваалцдаг. Маш их баярлалдаг. За тэгээ ярилцлагын төгсгөлд компанийнхаа хамт олонд удирдлагуудаа хамтарч ажилладаг урдлынхаа ажлыг хариуцдаг хөтчнөртөө, менежерүүдтэй, найз нөхдөдөө, ирээдүйд манай компанид орж ирэх залуустаа бид нэр илүү олон жил хамтарч ажиллаж тийм ээ. Илүү олон зүйлийг хийж бүтээж хүссэндээ хүрч чаднаа. Бүгдд нь 10 жилийн ойн баярын мэнд хүргэе. Эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Тэгээд залуу хүмүүсүүдийн дүүнэрхээ хүчтэй мөрөл би ер нь энд ганц 2 сар хугацаанд бол мэдэхгүй л өнгөрөөдөг. Сайхан инээхтэй инээгээд ярьж хөөрөөд барилдад ноцолдоод яг л нэг залуу хүн шиг нэг гоё сайхан. Тэгээд нэг харьцаад гэртээ очиод нэг 5 6 нэг 7 за өсрөөд нь 10 хоног гутаал яг хамт олноо буцаа санаад л хурд ирмээ санагдаад л хамт олноо харахаар ер нь бүгд л ингээ сайхан ар гэр амьдралынхаа төлөө явдаг. Ингээд ажил төрлөн сайн яваад хахад ар гэр нь сайн байж хагаад өшөө сайн ажиллах юмсаа, ажлын сайн хийх юмсаа илүү ашиг орлоготой явуулах юмсаа гэж бас хичээдэг. Дандаа л залуу хүүхдүүд ирж байгаа шүү дээ. Над дээр чинь бол гэр бүлээ зохиож байгаа хүүхдүүд. Тэгэл тэдний чинь би амьдралд нь одоо ингүүл нэмэр болно гэл. Тэгэл би ч нойргүй зүтгэдэг байлаа. Манай хүүхдүүд ч одоо сүүлдээ хөдөлгөө чи хэдэн минь маш сайн ойлгоод миний дохио зангаагаар зөв шууд л хөдлөөд ингээд л хөө компанид ажилласнараа өөрийнхөө адах бай, онох машин энэ аргийнхаа бүхэл зүйлийг бий болгосон. Миний бий болгосон бүх зүйл энэ хөө компанитай маань салшгүй холбоотой. Манай хүүднэр чи ер нь аяйгүй мундаг байхгүй юу? Тэрнийг би зөв чиглүүлдэг байхгүй юу? За мөн тэгээд энэ сайхан залуучууд энэ сайхан жолооторыг ая тухтай арчнаар хангаж, ажлын байраар хангадаг компанийнхаа захирлууд, менежерүүд, ажилчин ажиллагчид энэ бүх хүмүүстэй бол талархаж авдаг хэлэхэд таатай байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид зөвхөн тээвэр иж ирээгүй, салбартаа нэр хүндтэй, өсөнд хэлж, өргөжин хөгжиж, чадварлаг хамт олон болж ажиллалаа. Та бүхэнтэйгээ хамт нэг зүг рүү харж, ийм чадварлаг хамт олонд удирдах яваадаа та бүхнээрээ маш их бахархдаг шүү. Би одоо анх 2011 онд нийтийн тээврийн салбарын жолооч хийж байгаад 2018 онд энэ нүүрс тээврийн жолооч болсон. Тэгээ энэ бас 2025 он маань бас их сайхан жил болж байна. Автотээвэр хөгжих хүчний 100 жилийн манай компани бас өөрч хүчний 10 жилийн ойд авахцаад. Тэгээ чөлөө цагаар ажилгүй үедээ бид энэ саксаа тоглоод энэ бас манай хэдэн найзууд нийлцсэн энтэй бас төмөр мөмрөө өргөөд манайхан бас жоохон спортлог хамт олон л доо. Бид бол бид чаднаа гэсэн үрээтэй явдаг ус ер нь бүгдээрээ чадсан сайхан хамт олон л доо манайхан ихэнх нь залуучууд нэг нэгнийхээ үгийг даана ажилдаа тууштай ер нь манлайлагч залуучууд байгаа манай компани ажилчид. Одоо энэ өдөө зэрэгт авч явж байгаа энэ компанийнхаа удирдлагууд бас маш их талархаж байна. Манай компани бас юм гоё офстай, энд жолооч нарын амрах байртай, тэнд бас заалтай, спорт заалтай, тэгээ сайхан халуусандаа орчдог. Тэгээд ийм сайхан хамт олон бүрдүүлж гисэн компанийнхаа удирдлагууд баярлалаа. Нийт ажилчдаа 10 жилийн ойн баярын мэнд хүргье.
хамтран ажиллагч байгууллагууд болон түншүүд залуучуудынхаа хамтын хүчээр энэ 10 жилийн түүхийг бид бүтээлсэн байна. Сайн байцгаана уу? Би Energy Resource компани экспорт тээврийн менежер Цол Баяр байна. Нямшиг Транс компанитай үүсгэн байгуулагдсан цагаас нь хойш хамтарч ажиллаж байгаа. Манай компанитай хамтарч ажилладаг тээврийн компаниудаас хамгийн хариуцлагатай дүрм журмаараа явдаг компаниудын нэг бол та бүхэн юм аа. Ингээд Нямшиг Транс компани хамт олондоо эв эрүүл сав саруулын их төвшин аз жаргалтай амар тайван аж төрж мөнгө төгрөгтэй элбэг дэлбэг энх тунх сайн сайхан байхын үлзийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Алтан шар зам нь үлзийтэй байгээ. Манай компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш өдий хүртэл хамтран ажилласан нийт төр болон хувийн хэвшлийн байгууллагуудаа баярсан таларснаа илэрхийлээд та бүхэндээ ажлын амжилтыг хүсье. Энэ амжилтын маань салшгүй нэгэн хэсэг нь эрхэм түншүүд та нар юм шүү. Энэ хугацаанд бид бүхэн гэр бүл ахан дүүс шиг дотн харилцаатай болжээ. Өсөж уруудах ямар ч цагт хамтдаа байдаг та бүхэндээ та бүхнийхээ гэр бүлд баярлаж талархаж явдаг шүү. Баярлалаа та бүхэндээ. Энэ түүхийг бүтээлсэн та бүгдэд түүхт 10 жилийн он баярын мэндийг хүргье. Монголоо эдхийтэй мөрөөдлөө зоригтойгон холбий. Замын дохиол биш. Зорж учирсан багтал бидний орших бүхий л шалтгаан энэ хүртэл хамтдаа аялсан хэн бүхэнд талархъя. Аргадахтаа аргадна, загнахтаа загнана. Одоо ингэж л энэ хүнд одоо юу хэрэгтэй вэ? Яг тэгтэн би тэрийг яг тохируулаад одоо нэг магтаал цаашаал ч юм уу миний нэг жоохон хайрын крилэл хэрэгтэй бол би хайрлна. За миний хүү яа вэ? Нэг одоо бас дандаа л нэг миний хүүгээ толгой хэлэхгүй шүү дээ. Одоо нэг энийг ингэх ёстой болсон гэвэл би тэр үедээ бас нэг завцыг нь хүртээгээл ингээл өгж аваатай явсаар байгаа л үдий хүрсгээсэн байхгүй. Компанийгаа захирал багам захирлаа гэхээсээ илүү багам хичээгээд анханасаа тоодаад хаштаа сурсан. Манай энэ жолооч нар чинь намайг ээж шигээл боддог. Би яг хүүд нар шигээл боддог. Ингэж л бид нар бол явж ирсэн дээ. Одоо тэгээд ийм сайхан гээд гэр орондоо байгаа юм шиг байлах очны нь бүрдүүлж өгсөн багам захирал, Нямшиг захирал хоёртаа маш их баярлаж талархаж явдаг. Яг миний ээж шиг, эгч шиг үнэн сайхан сэтгэлээр ингээд тусал дэмжиж бүхэл юмыг маань зохицуулж явдагт маш их баярлж байдаг. Анх орсноос минь одоо хүртэл тусалж дэмжиж байсан багам захиралтай, Нямшиг захиралтай мөн жолооч, менежерүүд, тогооч те үйлчлэгч та бүгдээр нь баярлж явдаг шүү. Энэ компанид одоо үргэлжлүүлэн одоо цаашдаа олон жил одоо ажиллаж энэ одоо араасаа залгаж байгаа бидний түүчээ болон явж байгаа шинэ залуу жолооч нартай бас зөвийн сайхан хэлж өгöd туслаж зөвлөж байна гэж одоо би бодд юм аа. Бидний одоо энд ингээд заримдаа бол баг хагас жил шахуу гэртээ харихгүй ажиллах үеч байдаг. Тэгэхэд одоо ар гэрийн маань бүгдийг асуудалгүй авч явдаг. Бүх жолоочны юм гэр бүлүүдэд талархаж явдаг. Би ерөөсөө л ингэж боддог. Халахын сайхан залуучууд л ер нь над дээр л ирсэн юм байна да. Энэ амьдралыг бол одоо эднэрл нуруунд дээр өөрөө явж байна да. Ар гэрийнхэн төлөө нойр хоолгүй тэнд чинь ерөөс зүтгэдэг байхгүй. За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргье. За миний би Цогцоохны Сансарбаатар гэдэг хүн байна. Би энэ Нямшиг компанид 18 онд анх орсон. Тэрнээс одоо өнөөдрийн хүртэл энэ компанид ажиллаж байна. За ажилдаа гарч байна да. Өнөөдөр сайхан өдөр байна. Ажлыг өмөлцүүлнаа. Газ ачаанд орондоо. Ахмадууд нь одоо аав ээж шиг болцсон, залуучууд нь одоо дүүнер шиг болцсон, одоо тийм сайхан найр шиг болцсон. Хэдэн бинийгээ таньдаг болцсон. Зангаа мэддэг болцсон. Тийм болохоор бүр амар байдаг байхгүй юу? Би ам бол гэх юм бол одоо 6 хүүхэдтэй. Ам бол 8 улаан амьдардаг. Том манай оюутан хүү байгаа. Тэгээ цагаан хатанд чинь одоо тэгээ дандаа гэрээсээ хол хэдэн сараар би ч одоо дээдл нь 5 сар, 6 сар энэ ажиллаж байдаг шүү дээ. Тэр үед одоо тэгээд арын минь баттааж найдвартай одоо арын минь дааж байдагт одоо их нэртэй баярлалаа гэж хэлмээр байна.
Одоо манай том хөвч энэ жил оюутан төгсөж байгаа. Ээжтэй хандлаад аавынхаа хооронд аав болоод. Ингээд одоо би бол нэг ясандаа ямар зар гэртээ санаа зовох юмгүй. Ажиллаж амьдарч байна одоо энд. Бас тэгээд та яас гэрэнэ саналгүй яах вэ? Сайн уу нөхөө? Манай бага хүн 4 настай хаяа вида калын. Бас дотроо өгснөө саннаас. Аваа ирэхгүй мөн аав надад очноо л гэн тэгэл. Зөндөө ажлыг зөндөө хөнгө аваад чинь за охиндоо гоё юм аваад чинь заяа. Нас жоохон одоо 40 гараад ирэхлээр зэрэг бас жоохон нас явна гэдэг юм яа гэдэг. Багаагаас жоохон илүү санаад тухайлтай ба. За яа вида калын хэраас жоохон сандгүй. За тэгээ энэ ташрамыг шиглээд за ингээд нэг жоохон халаа зангирах гэдэг байна. Эхнэртээ хаяа уурлаж ирсэн болоочлаараа ингээ арын минь баттааж өгдөгт баярлаа хайртай шүү гэж хэлье. Одоо ингээ компанийн хамт олон ч гэсэн их баярлж явдаг шүү. Одоо шөө цаашдаа уртудаа ажиллах болно. За ингээ энэ завшааныг ашиглаад компанийнхаа толонтой үүсэн байгууллагт 10 жилийн мэндийг хүргэе. Мөр зөрөгч яваа жолооч нартай алтан шар зам нь үлзээтэй байх болтугай гэж өрөөё. Гэр бүлийнхэн төлөө улам хичээж чадгаа та эдгээр өдөр болгон харахад бахалтай байдаг. Нэг нэгэндээ тустай нэг гэр бүл шиг явбал бидний ажил улам илүү өнөөдрөөс хэд дахин илүү амжилт гаргана гэж боддог шүү. Та нартай итгэж явдаг. Хандаа болон өөр хүүхдүүд бүх тээвэрчсэн дүү нарынхаа гэр бүлд нь энэ хороогийн хамгийн сайн сайхныг хүсээрээ. Та бүгд минь бидний ар гэрийг маш сайн дааж явдагт баярлж явдаг шүү. Та бүхэн маань эрүүл энх байгаарай, сарвал сайхан байгаарай. Та бүхний маань 9 цагаан хүсэл сэтгэлчлэн мөч явахалтай гэсэн сайхан өрөөлөөр өгөө өндөрлөе гэж бодож байна. Компанийнхаа нийт хамт олондоо 10 жилийн баярын мэнд хүргэе. За энэ 10 жилийн энэ бидний бүтээн байгуулсан бүтээн байгуулалт болвол ганц миний хөдөлмөр биш юм аа. Энэ манай хамт олонны бид нар бүгдээрээ багаараа ажиллаж чаддгийн одоо үр шим юм аа. Эцэст нь хэлэхэд бидний хамтдаа тулсан 10 жил бол бахархах, дурсах, урам авах түүхэн онцлог юм аа. Харин эрхчлүүд бол бидний шинэ амжилт, илүү өндөр зорилгын эхлэл юм аа. Нийт хамт олондоо 10 жилийн ойн баярын мэндийг хүргье. За компанийнхаа хамт олон хүүд нартаа 10 жилийн ойн баярын мэнд хүргье. Хайртай шүү. Хол явахаараа сандаг шүү та нарыгаа. Та нарын минь алтан шар зам үлдээтэй байх болтугай гэж өрөөё. Захирал. Урлымда бодон татала. Бурхандаа миний мөргөд зайлна. Остын утгт хөөмин яавла. Боянарим хөөдмөн хүрээрээ. Аавны өрөө хүүдээ хүрнээ. Аммин хүрнээ сайн явна. Эв нэгдлийг эрхэмд тооцсон жигүүр болгон дэви илүү уртын замд хамтдаа илцгай. Эвийг эрхэмлэгч хүсэл зориг нэгт бүхнээс түрүүнд нэг алхам урагшилдаг хамт олноороо бахархъя. Түүхт 10 жилийн өн баярын мэндийг дэвшүүлье.
Ням хишиг транс 10 жил.